Сайн мэцхан та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн томоохон технологийн компаниудын ярилцлаганд тэнцэх чаленжийн 150 өдрийн чаленжийн дараач өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодох бодлого юу гэхээр some of the integers гэдэг нэртэй бодлого байна. За энэ бодлого нь бол ерөнхийдөө Microsoft-ийн одоо ярилцлагууд болсон Amazon-ы ярилцлаган дээр бол их гарч ирдэг. Түгээмээс тийм бодлого байгаа. За тэгэхээр энэ бодлого нь яадаг бодлого вэ гэвэл та нар өмнө одоо хоёр бүхэл тог хооронд нь нэмэхэд энэ нэмэх болон хасах хүчил ашиглахгүйгээр нэмнэ гэж төсөөж үзэжсэн үү. За тэгэхээр өнөөдөр ерөнхийдөө тэр одоо бодлого гэсэн үг тэр үйлдэлийг хэдүүзээ хийн. Тэгэхээр хэдүүзээ хоёр тог хооронд нь нэмэх үйлдэл юм уу хасах үйлдэл ашиглахгүй хооронд нь нэмэх нь. За энэ юу яаж боломжтой юм бэ? Ямар ингэх боломж байгаа юм бэ? За ерөнхийдөө бол энэ бодлогын хувьд бол маш их дислайктэй буюу одоо тийм хүмүүст нэг тийм таалагдсан тийм бол бодлого биш. Гэхдээ маш сонирхолтой бөгөөд ерөнхийдөө хэдүүсэнгийнх нь одоо ийм хичээл байдаг. Logic design гэдэг хичээл байдаг. За logic design гэдэг хичээлийн ерөнхийдөө супер бодлогоодын нэг байна. Тэгэхээр ямарваа нэгэн тэр компьютерийн архитектурыг ойлгохын тулд те одоо хоёр тоогоос зүгээр одоо бид нар бол нэг дээр нэмэх нь 2 гэд те нэг дээр нэмэх нь 2 гэж бичээр 3-ыг гаргацдаг бол компьютер өөрөө цаана яаж боддیں۔ Компьютерт энэ нэмэх тэмдэг байхгүй шүү дээ. Компьютерт энэ 1 гэдэг тоо байхгүй 2 гэдэг тоо байхгүй. Тэгвэл компьютер яаж энэ 3 гэдэг энэ тоог гаргаж авт юм бэ гэдгийг хэдүүл өнөөдөр харцгаая. За тэгэхээр бид нар юу мэдэх вэ гэвэл 1 гэдэг тоог 2-ын тооцоо систем рүү оруулаад өчвөл тиг 1 гэдэг юу босчихно тийм ээ. 2-ын тооцоо систем дээр. За 2 гэдэг тоо бол 2-ын тооцоо систем дээр бол хараад үзэхэд хэдүүсээ бурууч чинь 1 тиг гэдэг тоо болоод өгнө тийм. За тэгвэл 3 гэдэг тоог хэдүүсээ харуул 3 гэдэг тоо 2-ын тооцоо систем дээр 1 1 гэдэг байна. Тэм учраас зүгээр тиг 1 нэмэх нь 1 тиг хооронд нь нэмзээ 1 1 гаргаад авчиж болно. За энэ жишээн дээр бол ямар нэг асуудал алга тий. Тэгвэл хэдүүсээ илүү тийм комплекс жишээн дээр аваад үзээ та. Хэдүүс нэмэх үйлдэл бол үнэндээ байхгүй шүү дээ тий. Зүгээр энийг одоо XOR гэдэг operation-ээр хэдүүсээ. За ерөнхийдөө нэмэх үйлдэл байхгүй. За тэгэнгүүт хэдүүсээ яаж бодох юм бэ? Тиг 1 1 тэгээс яаж 1 1 гаргаж авах юм бэ гэдгийг хэдүүсээ одоо бодож үзье. Тэгэхээр хэдүүсээ яаж энийг шууд 1 гэдгийг хэдүүсээ мэдээд байна гэхээр 1 дээр нэмэх нь тиг бол 2-ын тооцны систем дээр бол 1 шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ 1-ийг гаргаж авна. За тэгвэл 1 дээр нэмэх нь 1 нь тиг. Тиг дээр нэмэх нь тиг нь тиг. За гэхдээ 1 дээр нэмэх нь 1 бол 1-ийг санана тий. Одоо уртлынхаа тоон дээр бол 1-ийг санаа. Юутай байгаа. За тэгэхээр энийг хэдүүсээ яаж гаргаж авах вэ гэвэл эндээс анзаараад үзвэл хэдүүсээ 2 бит нь хоорондоо ижилхэн байвал ардаа тиг гарч ирээд нь штэ. 2 бит нь хоорондоо ижилхэн байвал 1 1 ч юм уу тиг тиг ч юм уу байвал ардаа тиг гарч ирээд байна. Харин 2 бит нь хоорондоо өөр байвал 1 тиг байвал 1 гарч ирж байна те. Тийм учраас энийг хэдүүсээ 2 өөр байвал гэдэг нөхцөлийг XOR гэдэг үйлдэл хэдүүлэнд нь юу яаж өгч байгаа? XOR гэдэг нь болохоор 2 бит хоорондоо ижилхэн байвал тгийг хоорондоо өөр байвал нэгийг буцаадаг юу байна. За тэгвэл хэдүүлээ эднэрийг XOR-чвал одоо 1 тиг болоод 1 тиг 1 болоод 1 тгийг XOR-чвал за ийм тэмдэгтэй байдаг байх гэж бодож байна. Юун дээр C хийсэн дээр бол за ерөн програмын хийсүүд дээр бол ийм тэмдэгтэй байгаа. За тэгэхээр энийг ингэж үчих нь шүү дээ. За ингэчүүл хэдүүсээ 1 тиг гэхээр өөр юутай байгаа юм чинь 1 тийм ээ. Тиг 1 гэхээр өөр юутай байгаа юм чинь 1. За ингэн байна. Гэхдээ хэдүүлээ энэ дээр нэг асуудал гарч ирнэ. Тэг ямар асуудал хэдүүлээ энэ дээр гарч ирээд байгаа юм бэ гэхээр хэдүүлээ энэ дээр ямар нэг юм сансан тоо байхгүй үед бол шууд ингээд хооронд нэмчих болж штэ тий. Шууд XOR-доос нэмчих болж байна. Тэгвэл хэдүүлээ илүү өөр жишээн дээр аваад үзье та. Жишээ нь ийм. Энэ жишээн дээр аваад үзье. За энэ бол юу вэ гэхээр энэ бол 9 гэдэг тоотой тэнцүү 10-ын тооцны системийн 9 гэдэг тоотой тэнцүү. Энэ бол 10-ын тооцны системийн 11 гэдэг тоотой тэнцүү байх нь. За тэгвэл энэ хоёрыг хооронд нэмж байгаа юм чи 20 гэдэг тоо уус нь бол гарах хэрэгтэй шүү дээ.
За тэгвэл бүгдийг нь хэдүүсээ x ордож ирдэ. Нэг ижлэгэн битүүд байгаа юм чинь. Энийг x ордохоор юу болох вэ? За энэ дээр x ор гэж бичиж тэ. Энэ бол x ордсон хариу. Ижлэгэн битүүд байгаа юм чинь тэг гарна. Одоо угс зүгээр л x ордож байгаа юм чинь санах манах юмыг нь хэдүүсээ огт тоохгүй байгаа шүү дээ. Тэг 1 2-ыг x ордвол 1 гарна. Тэг гэд ижлэгэн тоонууд байгаа юм чинь тэг гарна. 1 гэд ижлэгэн тоонууд байгаа юм чинь тэг гарна. Тэгэхээр энэ үндсэндээ 2-ын тооцны систем 10-ын тооцны систем рүү хөрвүүлж 2 гэдэг тооцыг тэнцвэрчсэн. Хэдүүлгийнх нь нөгөө үсээдээс 20 гарч ирсэнгүй шүү дээ. Яагаад 20 гарч ирэхгүй байгаа юм бэ гэвэл хэдүүлээ нөгөө сансан тоонууд авахгүй шүү дээ. Нэг дээр нэмбэл энэ дээр бас нэгийг санах хэрэгтэй шүү дээ. Энэ дээр бас нэгийг нэг дээр нэмж байгаа учраас энэ дээр бас нэгийг санах хэрэгтэй тийм уусан. За тэгэхээр хэдүүл яаж энэ санаж байгаа зүйлсийг авах юм бэ гэхээр хэдүүсээ 2 тоогоо end operation хийгээд за одоо чинь нэг байхад л хэдүүлээ нэгийг санаад байгаа шүү дээ тий. Нэг байхад л хэдүүлээ нэгийг санаж байгаа. Тэгэхээр хэдүүлээ энийг end operation хийчүүл угаасаа end гэдэг чинь бол аль нь нэг байж ичил нэгийг гаргах зүйл шүү дээ тий. За энэ арай том. Нэгийг гаргах зүйл шүү дээ тий. Тийм учраас хэдүүлээ энэ дээр нэг гарч ирж байна. За хэдүүлээ нөгөө нэг санаж байгаа юмнуудыг бичээд явчих ёстой. Энэ дээр илүү ойлгомжтой болгохын тулд те яг би илүү ойлгомжтой болгох гэж энэ зүйлүүдийг юу яагаад байна л да. За тэгэхээр хэдүүлээ x ордонгуудаа хэдүүлээ ийм юм гаргаад авчихсан те. Энэ бол ямарваа нэгэн нөгөө нэг санаж байгаа тоо байхгүй нийлбэр бол энэ шүү дээ те. Тэнгүү санаж байгаа тоонуудыг бичиж энэ хамгийн ихэрж байгаа учраас санаж байгаа тоо байхгүй гэсэн шүү дээ те. Тэнгүү нэг дээр нэг учраас энд санаж байгаа тоо байна. Тэнгүүд тэг нэг учраас энд санаж байгаа тоо байхгүй. Тэг учраас санаж байгаа тоо байхгүй. Нэг учраас санаж байгаа тоо байгаа энд нэг. Тэгэхээр хэдүүлээ энд гаргаад авсан энэ тоогоо нэмчүүл. Энэ дээр ингэ нэмчүүл. Жинхэнэ хариугаа гаргаад авчих юм биш үү гэж бодож байгаа байхгүй. За тэгэхээр хэдүүлээ яаж юм нэхэр тэг. За энэ дээр бол санаж байгаа тоо байхгүй. Мэдээж тэг байгаа юм чи энэ дээр мэдээж дахиад санаж байгаа тоо байхгүй. Нэг байгаа учраас энэ дээр тгийг тавиад санаж байгаа тоо байна. Тэнгүүд энэ дээр тэг байгаа учраас энэ дээр тгийг нь тавьлаа. Энэ дээр санаж байгаа тоо байхгүй. Тэг байгаа учраас тгийг тавьлаа. Энэ дээр санаж байгаа тоо байхгүй. Энэ дээр нэгийг тавьлаа. Тэнгүүд хэдүүлээ дахиад энэ санаж байгаа тоогоо нэмчих нь. Тэнцүү одоо эн чинь тэг 1 гарах нь шүү дээ. Энэ хоёр бит нь өөр юм чи. Энэ бол x or-оор бодогдсон тий x or. Хоёр бит нь өөр байхад 1 гарна, хоёр бит нь ижлэгэн байхад тэг гарна. За тэгэхээр хэдүүлээ одоо энэ дээр бас санаж байгаа тоо байхгүй шүү дээ. Бүгд тэг. За энэ бас 20-тэй тэнцүү те. Ингэж гаргаж авах нь. Тэгэхээр энэ санаж байгаа тоог хэдүүлээ хадгалахын тулд юуг ашиглах хэрэгтэй вэ гэвэл бид нэр end-ийг ашиглах хэрэгтэй байхгүй. Яагаад end-ийг ашиглаж байгаа вэ гэхээр хэдүүлээ нэг байвал нэгийг санаж байгаа. Зөвхөн хэдүүлээ энэ нэг байх нөхцөлийг л хэдүүлээ мэдэх гээд байгаа шүү дээ тий. Тийм учраас хэдүүлээ энэ дээр end operation-уудыг хийхээр юутай болж ийм нэхэр нэг байна. Нэгийг саналаа. Тэг байна. Тэг байна. Тэг байна. Тэг байна. Нэг байна. Нэг байна. Ийм юмтай болоод авчлаа. Ийм юмтай болоод аваад гэтээ эн чинь болохоор яг энэ битийнхаа тэр одоо position тэр яг битийнхаа байршил дээр нь энэ ч одоо ингэ байгаад байна шүү дээ. Тэнгүүд хэдүүлээ энийг нэг орон зүүн тишээгээ болгочвол хэдүүлээ яг энэ нэг нь дараачийн битэн дээр таарч чинь тийм ээ. Яг энэ нэг нь гэсэн үг шүү дээ. Дараачийн битэн дээр таарч чинь. Дараачийн энэ тэг нь дараачийн энд дараачих руу шилжүүлээд явчихна. Зүүн тишээг шилжүүлээд явчихна гэж ойлгож байна. За ерөнхий санаа бол ийм байх нь. Хамгийн ихсээ за хэдүүлээ нэг за энэ жишээн дээр одоо хэдүүлээ аваад үзье. Тэгэхээр хэдүүлээ зүүн тишээг нэг одоо орон урагшлуулах хэрэгтэй байна шүү дээ. Хамгийн ихсээд за энэ дээр хамгийн ихсээд хэдүүлээ x ордох хэрэгтэй. Дараа нь хэдүүлээ за x or нь бас програм хийсэн дээр бол ингэж үчигдэнэ. За AB тий AB гэдэг тоо өгсөн байлаа гэж боддог. За дараа нь хэдүүлээ юугаа
А B хоёроо AND operation хийгээд AND үйлдэлийг хийгээд тэгээд нэг орон зүүн тишээгээ босгох хэрэгтэй тий. За энийг хэдүүлээ хийгээд үзье. Нэг гэхээр ижлэгэн тоонууд байгаа. X ордож байгаа учраас өөр битүүд байвал түзээ нэг гаргана тий. Ижлэгэн тоонууд байгаа учраас тиг нэг гээд өөр тоонууд байгаа учраас нэг тиг гээд ижлэгэн тоо байгаа учраас тиг нэг гээд ижлэгэн тоо байгаа учраас тиг. За тэгмүүд хэдүүлээ одоо AND operation хийчихье. Нэг гэхээр нэг одоо AND operation AND үйлдэлийн хэдүүлээ одоо AND гэдэг чинь энэ үйлдэл шүү дээ тий. AND үйлдэлийн AND тэр логик үйлдэлийн ганцхан нэг гарах нөхцөл нь юу юм бэ гэж хоёр бит нь хоёулаа нэгтэй тэнцвэ. Тийм учраас тиг нэг байна гэдэг чинь тиг гарах нь шүү дээ. Тиг байна гэдэг чинь тиг нэг байна гэдэг чинь нэг. За тэгээд энийг хэдүүлээ яах ёстой вэ? Нэг орон урагшуулах ёстой тий. Нэг орон урагшуулна гэдэг чинь хэдүүлээ ингээд ийм болгоно гэсэн үг. За яагаад нэг орон урагшуулж байгааг одоо та нар анзаарч байгаа. Яагаад гэвэл хэдүүлээ энэ нэгүүдийг хооронд нь нэмэхээр санаж байгаа тон энэ дээрээ гарч ирэх ёстой шүү дээ. Тийм учраас хэдүүлээ энийг орон урагшуулж байгаа нь ийм утга учиртай үйлдэл шүү. За дараа нь дахиад энэ үйлдэлээ давтна хэдүүлээ А B хоёрынхоо X орыг боллоо. А B хоёрынхоо одоо AND-ийг нь боллоо нэг орон урагшуулсан. X орыг болохоор тиг ижлэгэн байна. Тийм учраас тиг нэг ижлэгэн байна. Тийм учраас тиг. За энэ дээр бол өөр байгаа учраас нэгийг гарах нь шүү дээ. Энийг бол тиг гэдээ авчиж үзсэн. Гэхдээ уртлын тгийг нь бол тэн дээр бол бичихгүй байгаа гэдээ ойлгочих үзэх. За тэнгууд энийг би нэгийг мартсан байна шүү дээ. За тэнгууд одоо хэдүүлээ AND operation авч үзье те. Тгийг гаргана. Нэг бол зөвхөн нэг гарах нөхцөл шүү дээ. Энэ дээр бол нэгийг гаргана. Тиг бол тгийг гаргана. Тиг бол тгийг гаргана. Тиг нэг бол тгийг гаргана. За тэгээд энийг нэг орон урагшуулчихсан тийм ээ. Нэг орон урагшуулчихсан. За хэдүүлээ. За нэг орон урагшуулахаар за ийм болно тийм ээ. За тэгээд хэдүүлээ. Дахиад үйлдэлээ давтна. Тэр одоо санаж байгаа тоон тиг уусахад л хэдүүлээ зогсох ёстой шүү дээ тий. За тэгвэл одоо X ордлоо энэ бол тиг, X ордлоо энэ бол тиг, X ордлоо энэ бол нэг ягаад гэвэл өөр битүүд байна тий. За дараа нь X ордлоо энэ бол тиг, X ордлоо энэ бол нэг ягаад гэвэл өөр битүүд байгаа учраас тиг гэхээр энэ бол за энэ тгийг бичихгүй байсан ч болно. За тэгвэл дараа нь AND operation хэдүүлээ хийсэн. AND operation болохоор тиг ягаад гэвэл энэ хоёулаа тиг байна. Тиг 1 2 тиг байна. Яагаад гэвэл AND operation-ыг ганцхан нэг гарах боломжтой үйлдэл нь нэг байх үед шүү дээ битүүд нь. Тиг. За тэгэхээр хэдүүлээ энэ юуныхаа төгсгөл дээр энэ лупийнхаа төгсгөл дээр ирсэн гэдгийг мэдлээ. Яаж вэ гэхээр хэдүүлэн санаж байгаа тоо бүгдээрээ тиг уссан бай тээ. За тэгэхээр ерөн бодлогын утга санаа бол энэ байх нь. За тэгээ хэдүүлээ кодчилж үзцгээе. За кодон дээр хэдүүлээ яах ёстой вэ гэвэл хэдүүлээ энэ дээр B дээр нь дандаа ерөнхийдөө нөгөө нэг юугаа хадгалаад яв. B дээр нь нөгөө санаж байгаа тоогоо хадгалаад яв. За санаж байгаа тоогоо хэдүүлээ гаргах чинь саяны бидний одоо юу яасан зүйл шүү дээ тий. A усан B-г AND operation хийгээд нэг орон урагшуулна. Энэ бол бидний санаж байгаа тоог гаргаж ирэх ёстой. Тэр одоо хоёрын тооцын систем дээр гаргаж ирэх ёстой тэр юуг энэ дээр хадгалж байна. Дараа нь хэдүүлээ A дээрээ юугаа хадгалж байна. A усан B-гийнхаа XOR operation-ыг хадгалж байна тийм. Ерөнхийдөө нийлбэрийг нь A дээр нь хадгалж чинь гэсэн үг байхгүй. Нийлбэрийг нь A дээр нь хадгалж чинь. Ямар нэгэн тэр нөгөө нэг санаж байгаа тоогүй нийлбэрийг нь хэдүүлээ А дээр хадгалсаад B дээр болохоор carry-га хадгалсаад үргэлжлүүлээд тань гэсэн үг шүү дээ. Тийм учраас B нь тэгтэй тэнцүү үед энэ Y зүг зогсох нь. За тэгээд хэдүүлээ А-га буцаана шүү дээ. А нь яг тэгвэл хэдүүлээ нийлбэрээ А дээр хадгалаад байгаа учраас. За хэдүүлээ шалгаад үзье. За энэ бодлого бол мэдээж medium түвшний бодлого бол яагаад байгаа гэдгийг нь одоо хэдүүлээ бол мэдчихээн тийм ээ. Тийм амархан бодлого бол одоо яах вэ? Энэ үйлдэлийг мэдгүй бол энэ бол амархан бодлого биш байх нь шүү дээ. За тэгээд
өнөөдрийн бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Мөн өөрийнхөө хэр хэмжээнд бас тайлбарлалаа. Тэгээд ямар нэгэн асуулт үлдсэн бол ямар нэгэн зүйлийг ойлгохгүй байвал та бүгд комент хэсэгт асууж болно шүү. За тэгээд миний бичлэг таалагдсан бол лайк болон subscribe орж манай чаналыг дэмжээрэй. За тэгээд илүү сонирхолтой бичлэгүүдийг цааш та оруулаад явах болно.